сайн байна уу? Батиги байна. Өнөөдөр та бүхэндээ дараагийн unboxing-аар уулзч байгаадаа баяртай. Миний өнөөдөр задлах бүтээгдэхүүн одоо unboxing дээр тэгэхээр ямар юмуд байгаа гэхээр миний шинээр туршсан 2 сайт бас 2 сайт туршсан. Тэр 2 сайтын бүтээгдэхүүнүүд шинэ аккаунтн дээр авсан ганц нэг бүтээгдэхүүнүүдийг ирсэн байна. Тэгээд юу яа. Let's begin. Миний хувьд одоо энэ хамгийн жишг энэс гэж бодож байна. Яг тэр энэ би нэг 3 маск купоноор авсан байхгүй юу? $2 авсан. Тэгээд энэ маск гэхээр яг нэг өвөл хэрэгж авдаг маск. Тэгээд хоёр нь аль дээр ирчээд тэгээд нэг нь алга болсон байсан чинь нэг нь ирсэн. Тэгээд би энэ тэр маскыг гэж бодож байгаа учраас энийг задлаж яа. Одоо ковидын нөхцөл байдал сайжрахгүй байна. Бид нар бол нэг сэтэл маск зүүж таах юм шиг байна. Тэгээд энэ маск энэ би хүүхдтэй л авсан л да. Энэ хүүхдийн маск. Тэгээд энэ маск яадаг маск гэхээр шүү дээ. Ингээд юутай. Эндээ болохоор ингээд чихэндээ ингээд зүүн. Ингээд зүүн. Тэгээд чихэндээ энийг хий. Тэгээд чихэндээ ингээд углаад ингээд чихчин даахгүй. Тэгээд ингээд явах юм байна. Яа, энэ гэхдээ нөгөө дэндүү жаах хөөхтэй болохоор надад уусаа бардаа тий. Тэгээд энэ айгүй хөөрхөн глиттертэй гоё сааматай тэгээд айгүй. За ийм маск ирсэн байна. Тэгээ энэ маскыг би айгүй хөөрхөн сандал дээр нь авсан шүү дээ. Нэг юм хөө маск ч юм бол нэг яг манай энэ хамт болох нэг хамгийн хямдхан нэмгэн даав маск бол $5 $3. Тэгээ ийм хүү гоё юм хөөрхөн болоод ирэхээр баг $10-19. Заримдаа баг $15 байгаа байхгүй юу. Би энийг болохоор $99-ээр авсан. За дараагийнх нь энэ ийм юм ирчээд ам. Би энийг одоо юу мэдэхгүй ба энийг харъя. Сонин юм шиг дэлбэр дүрсэн гэхээр нэг юм юм байлаа. Энэ ямар санаа онгоц юм бэ? Оо яа. За энийг би хараа. Энийг би вебнаас авсан даа. Би сая нэг компьютер авсан л та. Тэгээд MacBook Pro миний одоо MacBook ч одоо юутаа юун дээр keyboard дээр touch screen гэдэг гараад их гоё болсон байлээ шүү дээ. Тэгээ миний энэ юу компьютерын гэр. Тэгээ би энийг шүү дээ энэ арьсан гэр заяа. Энэ арьсан гэр. Тэгээ би нэг хэдэд авлаа. $20 байсан байхгүй юу? 20 за би ямар ч хэсэн таа юу транзакшн энэ айл нэг газар тавина заяа. Тэгээд энийг шууд авчихъя. Энэ бүр амар гоё заяа. Энэ арьсан гэр. Тэгээд маш хямдхан би купон ашигласан. Би бараг 70% купон ашигласан санагдаа. Би нэг $8 авчихсан баха. Хаач ийм арьсан гэр $8 олохгүй. Амар хөөрхөн. Би энэ ямар өнгийг авах уу гэж бодож байгаа л юм хэлсэн. Одоо тэгээд би энэ дээр компьютер хийгээл аваа явах нь л те. Энийг бол би купон авсан. Яагаад би энийг авсан гэхээр энийг би нөгөө юун дээрээс хайгаа олоог байхгүй юу? Өөр сайтууд дээрээс их хөөх юм олоогүй. Яг юун дээр вебн дээр болохоор энэ нэг амар гоё. Вебн дээр болохоор яачгүй нөгөө нэг юугаар өгдөг болохоор энэ чи бас зүгээр юу кодоор өгдөг болохоор кодоор ингээд авсан. Айгуу сайн дийл болсон юм шиг санагдаа. Би бүр амар азтай ч юм шиг санагдаа баярлаад авсан. Тэгээд ийм бүрхэн гэртээ авсан байна. За энэ стов өгөх юм байна. За энийг шил тавьчих. За энийг задлаад үзье. Энэ одоо юу вэ? Нөө шинэ компьютер авах дахиад нөгөө компьютер таасан аксессуар авах хэрэгтэй болд юм байна шүү дээ. Компьютер авах юм байна. За энийг шүү дээ те. Энэ хүүхдийн өвлгөл юм байна л да. Энийг би rebate.com-аас авсан. Rebate-с би нэг $2 авсан баха. Би бас rebate скриншотыг өөрийнхөө юутай харуулад өгнө. Тэгээ яг ингээд харахад биш шүү дээ те.
яг энэ уйлахад энэ миний бодож ирсэн шиг сайн даваа биш байна. Энэ бол тийм сайн даваа биш байна. Гэтэ яг хот энэ $2 их. Би энийг нөгөө Монгол руу явуулж байгаа бараа руу явуулах гэдэг байгаа. Тэгээ өнөөдөр би аяар явж юугаа бокста. Тэгээ би яг өөр нөгөө хүүхдэд авсан юм юу аваа гэх тэрийг нийлүүлээ явуулчих гэж бодож байгаа болохоор unboxing бүтэн сайн биш хасаад хийж байгаа. За энийг ямар ч гэсэн Монгол руу явуулна. Яг тэгээд хүмүүс тэгээд хэрэглэхэд байв. За энэ аягүй нэртэй заяа. Би нэг юу яагаад таач. Энийг би купоноор авсан. Миний нөгөө саяхан нэг авсан таавч маань гэсэн улнаас нэг хар гараад хар юу юм уу таавчиг хайж байгаад олсон. Тийм гоё сафи зөөлөн өстэй би $8 авсан. $16-аас хямдраад. Гэтэ яг ээж март дээр би 4-7 хоногт нөхөртөө хүүхдтэй таавч гэхэд яг 8-9-ээс ахгүй таавчнууд иймэрхүү таавчнууд. Гэтэ би нөгөө өөрхөө гид солиё гэж бодоо. Тэгээд бараг л дэлгүүрийн үнээр авсан. Гэтэ яг нөгөө Amazon дээр ерөнхийдөө бараа чинь бас жоохон үнэтэй байдэн штэ. Тэгэхээр вебнээс харж байгаа л яг зүгээр нөгөө ээж марттай адилхан юм авсан. Энэ бол яалтчгүй хүн чинь бас нөгөө нэг өөртөө хэрэгтэй юм аа мөнгөө төлж авах хэрэгтэй штэ. Тэ? Тэгээд авсан. Одоогийн байдлаар бол дандаа энийг цаалтаар орж ирэх юм байна мөнгө нь. Бусдууд нь дандаа купоноор авсан юмнууд гарч ирсэн тийм. Тэгээд яг нэг мэдээж бүх бараг нөгөө нэг буцаалттай авах авах гэж байхгүй л да маркетплейс дээр өнгөд харагдаж байгаагаас л авах. Энэ аягүй нэттэй за энэ юу гэж за би танаас задлаад харуулъя заяа. Энэ болохоор би ерөөсөө авъя гэж бодоогүй. Энийг өөртөө мөнгөө шилжүүлээд намайг худалдаж аваачаа гэж авсан. Энэ юуны билээ гэвэл цаны билээ. Цанаар явах туртай. Одоо цанаар гулгах туртай хүмүүсийн билээ. Тэгээ энэ болохоор нөгөө нэг юу нэхэ CM гэсэн юутай the certificate те CM installation юм. Тэгээд эднийх нөгөө би групп дээр шеэрлсэн Nice Shop гэдэг нэг Facebook-ийн пэйж байсан. Тэгээд тэр Nice Shop-ыг өгч байгаа бараан донд энэ юм байсан. Гэхдээ энийг болохоор намайг зөв шууд чи миски юу авах вэ, бэл авах уу гэхлээр би за аваа гэх. Гэхдээ тэр хүн энэ чинь бас хүн ажиллаа хийгээ явж байгаа болохоор өөрхий компаниуд чинь өөрийнхөө борлуулалтыг сайжруулах гал ингээд биднийг царайчилж байгаа шүү дээ. Өөрхий чи миний ямиг авчаач тэгэл тий. Тэгэхээр би одоо надад хэрэггүй би авахгүй гэлтэй өсөлтөө тэргүй баяр урьдчих. Мөнгөө шилжүүлээ тэгээд энийг надад PayPal-аар яг тэр өдрөө шилжүүлсэн. Тэгээд ийм юмтай олсон. Тэгээд яг надаас ямар ч зардал гараагүй. Би Amazon-оор full price-аар төлөөлөх мөнгө аваад над руу PayPal-аар мөнгө маань шилжээд орсон. Тэр хоёрын хооронд transaction дээр би ямар ч алдагдал хүлээхгүй. Эднийх дөө tax coverлдог байхгүй. Nice Shop-ийг чи tax coverлдог. Nice Shop-ийн талаар бас нэг юм хэлээ болчихсон байна. Сая саналаа. Нөө Facebook-ээр нөгөө нэг бүх юм хийжсэн чинь жоохон алдаа гараад тэгээд Shop-ийнхаа вебсайт веб пэйжэн дээр нөгөө нэг ямар барааг авсан бол ямар хүнтэй имэйлээр харьцаад мөнгө авахгүй гэдэг талаар мэдээлэл тавьсан байлээ. Би бол жишээ нь энийг авсан, Selfie-ring авсан, өөр юу ч авлаад 2-3 авсан. Тэднийхээ мөнгийг бол харцсан. Хэрвээ жишээ нь би тэр юун дээр харсан чинь, пэйжэн дээр харсан чинь Selfie-ring аваагүй хүн байвал тийшээ холбогдоорой. Тийм юм аваагүй бол тэрлээ холбогдорыг имэйл өгчихсэн байсан. Тэгээд тэр угаасаа нөгөө нэг тэр залуу өөрөөсөө шилжүүлдэггүй. Нөгөө селлерүүд нь өөрөө шилжүүлдэг байхгүй. Бидний ордер намбараар бидний юуг харж агаад бидний PayPal имэйлээр шилжүүлдэг. Тэгээд та нарт гэж хэлэхэд ямар ч байсан тэрийг тэгж аваарай. Тэгээд Nice Shop-ийнхаа вебсайт руу зочлоорой. Тэгээд тэн дээр таны аваагүй барааг, таны буцаалтаа аваагүй барааны нэрийг бичээд тэгээд имэйл байгаа. Тэгээд имэйлээр нь ордер номероо хэлээд яхаар тань руу PayPal-оор ч мөнгө нь орох юм байл шүү за. За энэ дараагийнх нь болохоор энэ юу атсан бэ? Энэ ч болохоор бас Nice Shop-аас авсан шүү дээ. Эний мөнгө надад орсон. Энэ манай нэг найз хүүхэн камера авъя гэхээр би энийг гэж бодоод энийг авсан чинь өөр зар сацчлагаан дээр байсан камера байсан юм байлээ. Тэгээд ийм камерт олцсон илүү. Тэгтээ яг мөнгө нь орсон.
За дараагийн энэ камерын талаар нэг юм хэлэхэд байна шүү дээ. Энэ камер чи юм заяа HD-гээр бичдэг. Тэгээд та нөгөө нэг компьютер дээрээ суулгаад компьютерийнхаа камерны орнд хэрэглэдэг HD камер гэсэн. Видео кол хийж болно, та видео рекорд хийж болно. Одоо энэ сүүлийн үеийн нөгөө HD-гээр бичдэг компьютерууд чинь та мэргэжлийн камерын хэрэг байхгүй бараг шууд компьютерийнхаа видео камераар ийм лайв видео хийчих амар гоё хийдэг юм байлаа шүү дээ. За энэ болохоор нөгөө нэг probiotic. За энийг өштэй би энийг групп дээр оруулсан байгаа. BPOC Club гэх testing club гэдэг. Тэднийг болохоор юу яадаг? Ревью бичүүлдэггүй, рейд өгүүлдэггүй, бас фидбек өгүүлдэггүй. Зөвхөн юун дээр та нөгөө тухайн барааг авахтаа гол нь Amazon дээр заавалчгүй таск хийх ёстой. Заавал хайж бараагаа олоод бусад бараануудтай харьцуулалт хийгээд яг жинхэнэ хэрэглэгчийн хайбитаар юм хайж бараагаа авч байгаа юм шиг таскуудыг одоо таск буюу даалгаврыг гүйцэтгэсний дараа эднийх бараагаа одоо авах юм зааж өгөө. Тэгээ бараагаа авсны дараа эднийх ерөөсө 24 цагийн дотор чекээр явуулчихдаг. Би тэгээ энийг нөгөө нэг анх үзчихэд нэгэн бараан дээр туршсан байхгүй. Тэгсэн чинь маргааш мөнгө нь орсон. Тэгээ дараад нь би нөгөө групп дээр видео кол нөгөө групп дээр зориулаа видео хийх гээд 2-3 удаа ихээс бараа авсан. Тэгсэн чинь ерөөсөө яг маргааш тэгээд одоо миний даасанд ингээ ороод ирсэн. Юутэй 16-нд харагдсан гэж чинь нэгтгэхэд миний даасанд нэгтгэхэд харагдсан. Тэгээ миний нөгөө өмнө авсан гол нь тэр аягүй гоо орсон. Тэгээд би миний ойлгож байгаагаа болох дээр юу яасан? Нөгөө амралтын өдрөд тооцоод надад 16-нд таны даасанд харагдсан шүү гэж мэйл ирсэн баг гэж би бодсон. За энэ одоо энэ Ketaburn гэдэг те effective weight loss гэдэг энийг би бас юунаас яг энийг авсан сайтаас авсан. Энэ бол туршиж авалтаа авсан. Тэдний уул нь бол гайгүй дандаа ингээ Америкт үйлдвэрсэн хүмүүсийн нэмэлт витамин тэгээ янз янзын бараануудыг санал болгодог. Тэгээд миний бодлохоор яасан гэхээр нэгдүгээр энэ нэг ингээд айгүй олон хүмүүс ингээд бас энийг чи мэдчихэж байгаа, энэ сайтыг чи мэдчихэж байгаа бүгдөө л одоо энэ рүү чинь орж бараа хүсэл хийж байгаа болохоор яг гой бараан дээр таардаггүй аль эсвэл миний левелд эндүү доошоо баг байгаа болохоор надад зөвхөн хүслийн нэмэлтүүд харуулаад яж магадгүй өөр юм нөгөө нэг үнэтэй бараанууд харуулахгүй. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө нэг 1000 фолловерстай ч юм уу 1000 юу муутай авах юм бол инфлюенс гэж үзээд юу яа гэм бэлээ. Арай өөр хай нөгөө байж байгаа бараанууд хал болтой шүү дээ. За энийг болохоор би энийг танаас тусна хэлэхгүй заяа. Яагаад гэж би та нарт энийг туршиж дуусаагүй байгаа вебсайт. Тэгээд энэ вебсайтыг туршиж дуусаад тэгээд мөнгө нь орж ирээд дансны баталгаатай болоод вебсайт нь окей дайггүй байх юм бол би та нарт угаасаа танилцуулах хичээл орохороо энэ та нарт тодорхой болно. Гэхдээ би яг энэ маска танилцуулж энэ айгүй хөрх маск байл. Энэ ямар маск вэ гэхээр шүү дээ. Би энийг ерөөсөө задлаа. Задлаад та нарт юу яаж үзүүлэх вэ? Энэ яаж авах вэ? Энэ араа ингээ харахад угаасаа материал гэдэг чинь айгүй сайн. Энэ угаасаа Америк компаниуд зөвхөн Америк бараа зардаг вебсайт байсан байхгүй юу? Нэст амар хурд хардаа. Энийг ингэдэг. Би одоо нэг Amazon-д ажилладаг байхгүй. Тэгээд Amazon-ых ажилчтай өгдөг маск нь яг ийм adjustment-тэй амар гоё маск гэдэг байхгүй. Тэгсэн араа ийм adjustment-тэй. За таамт харагдаж байгаа болов уу? За энэ араа ийм тэр хараа энэ амар гоё цэвэр таав. Тэгээд та энэ дотор фильтр хийж болно. Ийм фильтрийг бол энэ ч бас зараалгаа. Тэгээд хүмүүс бол ингээ фильтр хийж. Тэр фильтр нь болохоор нэг тийм цаас шиг тийм даав. За би энийг зүүж үзүүлээ та нарт. За энэ хөө. Яа энэ ёстой амар гоё зөөлөн ёстой хөөрхөн ёстой янзын маск байна. Энэ ямар байгаа надаа. Яра юм удаан байна надаа. Ийм байна. Энэ дандаа шинэ жил болж байгаа болохоор би жоохон шинэ жилийн холбоотой авцсан.
Одоо ингэ манай чи тавуулаа. Тэгээ энэ маскыг 5 юутай кофта гэхээр би ингэ гэр бүлээрээ нэг юм шинэ жилийн маск зүгээд одоо ич 12 сарын гарангууд зүгэн штэ гэж чинь тийм ээ. Тэгэж бодоод гэсэн. Гэтэ энэ жоохон том юм байна. Яг баг манай том охин нөхөр бид гурвал хэрэглэх юм байна. За эднийх бол үнэхээр сайн маск байна гэж би хэлсэн байна. За өнөөдөр чи айгүйх маск ирсэн юм шүү надад. За яг одоо ингэ өдрөөс шууд бодлоо. Аваа болох. За энэ юу вэ? За энийг би нөгөө нэг жижиг сайтаас нөгөө нэг шинэ сайтаас авсан. Энэ нөгөө нэг би нэг хүүхдэд л бэлгэлээ гэж бодож авсан л дээ. Хүүхдийн зургийг авахраад харагдаж байна уу? Энэ айгүйх юу яадаг giveaway-гэр тарагдж байгаа одоогийн байдлаар энэ камер. Тэгээ жоохон хүүхдэд өнгөж одоо нөгөө нэг камер энэ төр хэрэглэж сурж байгаа. Жоохон хүүхд 3-4 настай хүүхдүүдэд тохиромжтой ийм камер. Энийг би $20-оор авсан, 19 series-ээр авсан, 21 гэсэн болов. Тэгээ энэ болохоор надад буцаалт нь хэд гэж билээ. Эний буцаалт орсон заяа. Эний буцаалт орсон. Энэний буцаалт ороогүй байгаа. Тэгээ эний буцаалт нь яагаад авахгүй юм би учир нь болох гэдэг байгаа байхгүй. Ревю бичүүлэх гэдэг энэ яг гэдэг. Наад дээр бол ревю анх бол ревю бичихгүй гэж ирчээд авсны дараа ревю бичих таасгүй гэдэг байгаа байхгүй наад дээр. Тэгэхээр би энэний учрыг олж иж тэгээд тэр группийг чатаа хайд гэхдээ энэ хоёр нэг сайтаас авсан гэсэн энийг надад шууд мөнгө өгсөн. Тэгээ энэний учрыг олж аваад та нарт танилцуулна за. За дараагийнх нь. Би ч одоо нөгөө группийнхнийгээ одоо төөрөөд бодлаад янз янз очихгүй гээд айгаад бүр яг өөрөө яг хийж тушиж агаад тэгээд групп дээр чатдаг ш тавьдсан штэ. За энэ ийм юм байна, тэр тийм юм байна, энэ гайгүй, тэр гайгүй. Эсвэл бол миний одоо яг мэдж байгаа хүмүүс баталгаатай гэдгийг хэлсэн тохиолдолд би шууд тушаад тэгээд юу яа. Энэ угаасаа баталгаатай гэдгийг мэдж байгаа учраас би шууд групп руу шууд танилцуулаад тавьчихдаг. За одоо дараагийн бокснаас юу гарч ирсэн харъя. Энэ чинь нөгөө нэг юу юм шүү. Хөшиг юм шүү. Рүүний хөшиг. Ийм юу гарсан ажиллах юм байна. Гэрлэг хөшиг гэдэг юм рекламадад байсан шүү дээ. Гэрлэг хөшиг гэдэг. Тэгээ би энэ гэрлэг хөшиг гэсэн хаа юм. Энэ кодоор авсан юм. Кодоор нэг юунаас авчихсан. Гэрлэг хөшиг гэдэг. Би энэ чинь ер нь бол яг миний зарцуулсан тоотлоо бол $12. Гэхдээ надад gift card-тэй баланс хийсэн. Тэгээ би $6 гарсан. Санагдчих. Тэгээ зүгээр код шиг авсан. Энийг хүн цагс учраас би авсан. За дараагийнх нь. За энэ hand warmer. Одоо энэ нөгөө нэг хэрвээ та нар мэдж байгаа бол Америкт ийм гарыг дулаацуулдаг hand warmer-ууд байдаг байхгүй. Тэгээ чинь бид нар чинь хөлөндөө хийж болно, керманда хийж болно. Ингээд задлж тавьж агаад ингээд шууд уруулыг төвчүүлэнгуудаа гартаа ингээд керманда хийж амар дулаахан бараг нэг игээ задлаад тавьчихаар бараг 3-4 цаг ингэж халдаг байхгүй юу. Тэгсэн чинь сүүлд ийм электрон hand warmer гэж гарсан байлээ. Энэ power bank юм. Тэгээд одоо энэ гадаа дарахгүй болчиход байна шүү дээ бид нар тэгэхээр тий. Одоо энийг ингээл одоо задлаад харъя та. Ийм одоо энэ nice shopper тарагдсан да. Энийг хараа та энийг гараа халаахтай хэрэгж болно. Тэгээ бас та энийг юу яах та power bank байдлаар хэрэгж болно. Тэгээ ийм power on off та. Тэгээ ингэж сэнгэлэх юмтайгаа тэгээ ийм аягүй бүх ингээд барих нь шүү дээ. Яг хоо ингээ юун дотор бас хийж болдог. Тийм юунд хийгээл явах юм байна л да. Түлхүүрээ авсан тэгээд аваад юм шиг нэ. Тийм энийг надад nice shop-ыг санал болгоо тэгээд надад гэсэн. Надад яг үндэ ямар ч хэрэг байхгүй. Одоогийн байдлаар. Тэгтээ яг хоо энэ чинь power bank юм чинь. Power bank-аар би бас хэрэгж болно гэсэн үг байхгүй. Тэгээ би hand warmer байдлаар хэрэгж болно гэсэн. За ийм юм авсан байна. Тэгээд юу яагаад
ийм хөрх юм авсан байна би. Тэгээ яг энэ бол бас л нөгөө нэг дүнжин шинээр гарч байгаа бүтээгдэхүүн л дээ. Нөгөө нэг тэр Америкийн нөгөө хаан фармерын тэгэл одоо чи амар нөгөө нэг хаягдaltaй. Тэр чинь 4 цагийн дараа тэгээд тэр чинь хаягаа зураг болдог. Тэгэхээр энэ болохоор энэ хаан фармер гэхээр яах нь эко френдли яах нь шүү дээ. Та энийг авчихараа бас тэгээд нэгдүгээр юугаа хэмнэх вэ? Нөгөө юм гинэ, хоёрдугаар power bank болчихно байна. Тэ энийг магадгүй би бэлгэн тавих. Яг яг ч одоо тэгээд нөгөө нэг ганцхан зорилгоор биш нэлээд хэдэн зорилгоор хэрэглэдэг болчихсон шүү дээ. Тэмцээчд одоо marketplace дээр үрсэлдэж шүү дээ. За одоо энэ юу вэ? Оо энийг барьчихлаа ёо энэ өстө бүхэндээ энийг би Fully Bates-ээс авсан. Fully Bates-ийг миний мөнгийг айл үжээ өгцөн. Шилжүүлсэн. Бас миний шинэ компьютер авсан ёо ямар их шинэ компьютер авсан гэх юм. Шинэ компьютер та болоод ямар ч гэр байхгүй. Тэгээд би гэр хайх хэрэг болоод энийг би дөнгөж купоноор энийг аваад бэжсэн чинь маргааш Fully Bates дээр ийм гэр өгөөд хэлсэн. 13 инчи компьютер гэр. Тэгэхээр матчийг авцсан нараа ийм гоё өвлийн өвөл эргэж болдог. Өвөл эргэж болдог ийм зургаа. Тэгээ 8 хүүхэн. Айгуу сайн хэрэгтэй юм байна. Юу нөт би Fully Bates юм дуртай. After хувц сонор монор авгүй гэсэн дээ. Гэхдээ би Fully Bates-ээс нөхөртөө нэг юу спортын хувц авсан байхгүй юу? Фитнесийн хувцас тэрс үнэхээр сайн байсан. Тэр чинь баг юу л $39 болоо юм шиг хүссэн л үү та уунаад хямдхан гэхдээ амар сайн битрэлтэй. Одоо энэ ч гэсэн амар сайн битрэлтэй. Тэр зарим гişүүд ингээд нэг эмхтэй өмнө тавсан юм шиг үлээ. Би гэхдээ яг үндэ тийм нэг өмнө удаа туршсан чи айгу онцгой өмнө ирчихээр би дахиж тийм эмхтэй өмнө фитнес өмнө авах болцсон байхгүй юу. Тэгээд тийм одоо нэг брэнд юм биш. Түүнээс мэдээж брендинг юмнууд бол амар гоё. Тэрээс за дараагийнхаа бокс гэдэг үү за тийм бокс байна. Тийм витамин. Энийг би дахиад авчихсан. Надад дахиад өгөхөр нь би аваад байсан. Тэгээ энийг надад буцаалт нь болохоор юугаар ирлээ. Gift card-аар ирлээ PayPal-аар. За би энийг олвол яана. Тэгээ би энийг групп дээр шеэрлсэн. Тэгээ группийнхан маань бол энэс авсан байх гэж бодож байна. Би энийг нөгөө Монгол руу нэг хүн рүү явуулах гэсэн. Нэг ихч надад private messenger холбогдоод тэгээ тэдний хүүхэд нь агай өсөлт муутай. Тэгээ та наанасаа витамин өгч явуулж чадахгүй гэдгсэн чинь. Миний авсан витаминууд чинь дандаа нэг иймэрхүү нэг ямар ч хэмдэ одоо нэг дандаа нэг иймэрхүү надад нөгөө адалтад зориулсан юм байгаад байгаа учраас би хүүхдийн витамин байхгүй тэгээд за яад юм хэлээс ашгүй энэ ороод ирсэн. Тэгэхээр ингэ авсан. Би одоо тэр гэж рүү явуулна. Давхлаа дэмжих зорилттой иммун систем бустер гэсэн байгаа хгүй. Тэгээд double strength elderberry гэсэн витамин C дээ зинктэй. Одоо энэ чинь нөгөө нэг витамин C зинк хоёр бол давхлааг бол аягүй сайн дэмжиж байгаа гэж л одоо батгсан юм шиг байна. Тэр чинь би юу байна? Тэгээд тань руу ямар ч байсан явуулнаа. За энэ болохоор энэ чимээ хангасан бэ? Энэ чимээ nice discount-аас юу seller feedback өгнө гэж авсан. Энэ яадаг динозавр гэж энийг зодж болж байна уу? Энэ араа ингээд асдаг. Гэрэлтэй. Яаж цаад юм болоо? Нөгөө юу дээр болохоор нөгөө нэг ads дээр advertisement дээр болохоор ингээ асдаг заяа юм. Дотроо гэрэлтэй ийм динозавр. Тийм өөрхөн гэрэлтэй динозаврууд болохоор аягүй хөөрхөн надад. Тэгээд зөвхөн seller feedback-аар өгнө гэсэн аахгүй юм. Тэгээ авсан. Жаахан хөвгттэй байна. Тэгээд бас хөөрхөн юм байна да гэж бодоод. Яг тэ нөгөө юм штэ. Миний бодлоор хамгийн гоё зугаатай юм манго юу өөрөө одоо гэртээ авчихсан гэсэн юм юу вэ гэдгийг харах. Мэдээхэн дараа харах. Тэр хамгийн гоё штэ. За энэ арга ийм юмэрсэн байна. Teen probiotic гэдэг. Энэ аягүй манай группийн миний нөгөө нэг энэ snack shout-ийн half нөгөө юу snack shout биш.
PPOC Club-ийн турш тест хийж байгаа видеон дээр энэ яг орсон байгаа. Хэрвээ видеог үзсэн бол нөгөө нэг авсан тэр видеон дээр танилцуулган дээр авсан бараа чи одоо ирсэн өчигдөр ч юм уу өчигдөр ч юм уу ирсэн баг. Тэгээ надад өчигдөр мөнгө авсан. Яг маргааш тэгэхээр уржигдэр хийсэн видеон дээр орсон бүтээгдэхүүн өнөөдрийг би хийж ийн өчигдөр мөнгө авсан. Энэ болохоор шүү дээ бас л юу яадаг тураах зорилттой эзний дүүрэн бүргээр алхдаг проект болоо гэж би бодсон. За энэ юу гэж энийг $1 авсан. Надад энэ шүү дээ 2 байгаа. Надад одоо энэ нэг байна. Яа нэг байна. Энийг би болохоор web pages купон авсан. Энийг болохоор би юунаас Keep Me Club-аас $1 авсан. Keep Me Club авсан. Тэгээд энэ Keep Me Club-ийг юугаар онцлог гэвэл таныг гүйлгээ хийгээд та бүхэн амантаараа бүх одоо төлбөрөө төлж Amazon-аас авсны чинь дараа та order number-аас submit хийгээд 17 хоногийн дараа тань руу gift картаар өгөх заяа. Гэхдээ би gift картаар өгөх choice-ийг бол муу гэж хэлэхгүй. Яагаад муу гэж хэлэхгүйгээрч яагаад гэвэл Монголд байгаа хүмүүс магадгүй gift картаар буцаалтаа авчаад тэгээд тэр gift картаараа буцаагаад Amazon-ы бараа бүтээгдэхүүнийг аваад тэгээд тэрнээсээ дахиад буцаалтаа би болоор ч юм аваад ирэх боломжтой. За энэ яадаг гэж энэ амар гоё заяа. Ингээд ийм энэ тосон бодог. Яа таарч харагдаж байна. Энэ ингээд тосон бодог заяа. 32 өнгийн акрилик одоо тий тосон бодог гэх юм да тий. Ийм ингээд ангон энийг бол би амар гоё билэг гэж бодоод байгаа байхгүй ялангуяа залуу хүмүүстэд тийм ээ тийм гоё энийг бол стадиар баг миний мэдхээр сүүлийн 2-3 сар л ийм кампайн өрнүүлж байгаа аюул сайн өгч байгаа бүхэл одоо нөгөө юу өгдөг ресурсыг ашиглаж өгөөд тараагаад байгаа. Тэгээ надад одоо 2 байна. Би нэг угаасаа нэг хүн өгье гэж бодоод авсан. Нөгөөдгийгээ би болохоор охиндоо өгнө гэж байхгүй юу? Тэгвэл өөрөө ямар нэгэн байдлаар өөртөө нэг нь би хүнд өгье гоё юм байна гэж бодоод авсан. За одоо дараагийн юм. Нэ. За энэ болохоор бас л энэ нөгөө нэг PPOC Club-аас авсан. Тэгээ энэний бас буцаалт нь орсон. Тэгээд энэ яа авсан гэхээр liver cleanse detox гэсэн бас л юу элэг цэвэршүүлэх тэгээ хор гадагшлуулах үйлчилгээтэй юм. Supplement, dietary supplement. Тэгээд нөгөө riboflavin гэдэг нь шүү дээ. Одоо элэгний одоо вирустай хүмүүсийн riboflavin-тай юмнууд их уудаг юм даа мэдгэл хахтаа одоо бодвол. Тийм riboflavin дагуулсан vitamin C-тэй. За тэгээ эн чинь Made in USA Америкт үйлдвэрлэсэн. Тэгээд энэ Америкт үйлдвэрлэсэн. Тэгээ энэ нөгөөний PPOC чинь зөвхөн Америкт үйлдвэрлэсэн бараа л угаас тараад юм байл. За энэ би бас нэг юм авсан заяа. Энэ дахиад нэг Paris нөгөө юунд парент хэрэглэдэг баллооны ком. За энийг яагаад авсан бэ гэвэл шүү дээ. Би энийг чинь би Fully Bates-ээс авсан. Fully Bates-ийг надад уцаалт айлгаж оруулсан. Тэгээ Fully Bates-ээс авахар нэг гоё юу байдаг гэж. Хэрвээ танд gift card баадаа сайхан болвол эсвэл танд купон байх юм бол та тэрийг хэрэгжилдэг байхгүй юу? Жишээ нь эний чинь болохоор Fully Bates дээр надад өгж байгаа нь болохоор $8. Гэтэл би Amazon-оос худалдаж авч байгаа маань болохоор $4. Яагаад тэгэхээр тэр вебсайтн дээрээс купон аваад хэрэгжилж байгаа байхгүй би. Тэгээд би $4-оор энийг авангууд над руу маргааш нөгөөдөр нь $8 бичиж байгаа байхгүй энийг авсны төлөө. Тэгэхээр би зөвхөн энэ барааны зарцуулсан мөнгөө авах биш дахиад илүү мөнгө бичиж байгаа. Тэгээд түрүүчийн 7 хоног тэрөө та нар санаж байгаа бол өмнөх unboxing дээр би $5-аар энийг авлаа гэдээ өнгөрөөд исэн чинь тэр чинь баг байдаг ч юм шиг санагдангууд нь би танах энэ marketplace дээр байгаа price чи арай unfair байна. Яагаад гэвэл танах 50% купон гэж өчөөд
50% купоноор авсан юм маань full price-аас бараг $2-оор хямдхан байж тэгээ бичсэн чинь над руу gift card-аар миний мөнгийг өгсөн. Тэр шаарн дээр авсан мөнгийг өгсөн. Тэгээд би танаахыг хэрэгтэй гэвэл би танаас шаарыг буцаая гэсэн чинь яахаа та зүгээр keep хийчих. Тэгээд би тань мөнгө шилжүүлчихгээд тэгээд нэгсэндээ 2 ийм шаар өнгө авсан. За дараагийнх нь ер нь бол би нэг л юм хэлчихвээ. Amazon болоод бүр үнэхээр customer service-ийг бүр номер 1-т тавьдаг. Мэдээж одоо ажилчдын одоо цалин урамшуулалт ч гэдэм юм нөхцөл болоод хуулийн дагуу бол аягүй сайн. Гэрээ контракт аягүй сайн хийгддэг. Ялангуяа benefit бол сайтай. Гэхдээ нөгөө нэг хүн болгоны position-аас хамаарат хүмүүс ажилдаа сэтгэл хангалуун байх ч юм уу эсвэл тэр чинь дэндүү том компани болохоор янз бүрийн байдаг. Гэхдээ customer-уудаа бол үнэхээр бүр яг хаашиг хүндэтгэх компани хизээч customer авахгүй. Та Amazon-ы бараг хүлээж аваад та энийг ингээ хэрэглээд танд 30 хоногийн дараа танд тэр 30 хоногийн дотор та тэр бараг буцаах хэрэгтэй. Жишээ та энэ vitamin ингээд уугаад үнэхээр танд ингээд 30 хоногийн дотор таалагдахгүй. Руу энэ чинь 30 хоногийн дотор ингээд минь надад таалагдсан юм буцаалаа гэх. Тэгэхээр хоосоо хайрцагнээс ч хамаагүй танд бүтэн ингээд чинь буцаагаад өгдөг байхгүй юу? Тийм болохоор Amazon-оос бол та энэ намаа хүлээчих болов яачих бол гэж юу сайхан байна. Amazon бол хизээч таныг тохирохгүй. За энэ дараагийн юм. Энэ бас би fully rebate-аас авсан. Энийг би нөгөө нэг ханан дээрээ тавиад охиноороо тоглох гээд авсан. Энэ аюул хөөр энэ араа эсхий заяа. Энэ ингээ эсхий юм юу? Christmas decoration. Тэгээ та ингээ хан дээр үзвэл тэгээд энэ юу вэ гэхээр энэ тоглоом бол бас эсхий заяа. Тэгээд энэ ат дээр ингээд одоо таам ингээ хаа энэ аюул хөөр би энийг хүүхдийнхаа энэ хандаа ч юм уу энэ хандаа ч юм уу тоглоулъя гэж бодоод ирлээ. Одоо энэ нэг юм наадаг зангуу байна. Тэгээ одоо ингээд зангуун дээр ингээд наа ингээд наач. Тэгээд ингээд наач юм. Энэ аюул хөөрхөө хүмүүс ингэдэг байхгүй. Fully rebate-тэй харахаар ийм хүмүүсийг амар тоодог байхгүй. Би бол амар тоодог байхгүй. Аюул хөөрхөө араа. Энэ бүгдөө эсхийгээр эсгээл гэх юм даа тий. Тэгээ ингээ хийчдэг. Ийм олон decorationтэй юм. Зөндөө олон юмтай. Ингээд ийм аюул хөөрхөө. Тэгээ яасан. Тэгээд би энийг нөгөө нэг линкээр нөрөөд хараад тэгээд нөгөө хүмүүсийн сэтгэлдлүүдийг харсан ч бүр аюул сэтгэл сайтай. Аюул хөөрхөндөө хүмүүс аюул бол бодит зургийг аваад тавьчихаар реклам дээр байгаа зургаас арай илүү recognize хийхэд арай илүү одоо харахад арай илүү гоё авахгүй юу? Энэ миний ямар хөөрх юм бэ та нар хардаа. Candy. Ингээд. Энийг одоо бараг охинороо биш би өөрөө тоглож юм шүү. Яра ингээд. За ийм нэг хөөрх юм байна. Энэ ингээ хан дээр өлгөхөөр нэг иймэрхүү тоглох юм байна. Хан дээр өлгчоод жижиг охинороо тоглуулнаа. Тэгээ энэ чинь хураач чинь би дараа жил дахиад нүгээр чи тоглуулчих штэ. За ийм хөөрх юм байна. Манайхаа. За энийг чи түлхчихье. За одоо баг миний амбаас дуусчихна. Одоо 3 хоног юм болчихсон. Тэгээ fully rebate-с чи аваад би чи fully rebate зөвхөн 1-2 дахь л ордог байхгүй яа тэгвэл нөгөө нэг point-а хайрлаад тэр чинь fully rebate чи 7 хоног олон удаа ороод их юм бол аваад миний point чинь 60 70 $80 болж хасаад point хасаад хайрын point болоод идэх учраас би point-а хайрлахад бол 7 хоног зүгээр 2 л бараад тийм. Тэгээд 2 бараа маань ингээ ирсэн байна. За энэ total hair гэдэг. Энэ болохоор ингээд үсмэс ургуулж мургуулаад янз янз гоё болох юм байлаа. Vitamin A, C, D, B6 тэгээд кальциум, фолио, йодтай гэж. Тэгээ иймэрхүү бүтээгдэхүүн. Тэгээ энэ болохоор бас л нэг юу л да. Үнсээ нэмэлт бүтээгдэхүүн. Wages капсултай. Тэгээд энэ veggie капсул гэдэг чинь айгүй чухал юм шиг санагдсан шүү дээ надаа. Нөгөө нэг шингэх байдал нь нөгөө капсул чинь жоохон шингэц удаан болохоор хүмүүс жоохон дургу байдаг. Одоо ялангуяа veggie капсултай гэж реклам. За энэ collagen 50. За энийг би Facebook-ийн пэйжээс авсан. Иймэрхүү савтай юм байна.
Тэгээд энэний буцаалт нь орсон баха. За энэ би шалгана. Орсон байвал групп руу шеэрлэнэ. Би шеэрлсэн ч гэж бодлоо. За ямар ч байсан юм калагыг авсан. Би өмнө авсан калагыг Монгол руу явуулсан. Ээж мэж ууг гэж одоо тэгээд би энийг ууж магадгүй гэж бодоо. Би 2 витамин задлчаад ууж дуусаа боллоо. Одоо дахиад ийм задлахаасаа нэг үлгэн. Задлахгүй уухгүй муудах чахаас хин нэг хүснэ дэр гэж бодлоо. За энэ юу юм бэ? Temperate class. Энэ яаш. Энэ яаш тэ. Энэ миний юу? Би энэ юу iPhone 12 mini гэдэг юм авах гэдэг байхгүй юу? Тэгээ энэ болохоор тэрний юу хамгаалтын класс cover хамгаалтын шил хамгаалттай юм. Тэр миний одоо авах гэж байгаа шинэ утасны хамгаалалт энийг бас үнгүү хүчээсэн. Тэгэхээр би авцсан байхгүй. Тэгтээ би энийг ямар сайтаас авснаа санахгүй байна. Нөгөө миний туршижсэн сайтууд айл юм дээр байсан баг. Тэгээд би яг өөрийнхөө хаа нэг газар видеоны дундуур тавьж оруулна заяа энэ ямар бүтээгдэхүүн хэдийг ямар сайтаас авснаа магадгүй бичиж оруулах баг. Тэгээ энийг би одоо удахгүй одоо Thanksgiving-ийн Black Friday-ийн хямдралаар нөгөө нэг утасны компаниуд бидэрт юу гэдэг байхгүй юу? Промошн өгдөг байхгүй юу? Тэгээд утасны компаниуд бидэрт баг үнэгүй өгдөг. Тэгээд тийм болохоор ямар ч байсан би нэг 12 мини авчиг гэж бодож байгаа. Тэгээд тэрэндээ зориулаад аав нэгэ төлөвлөж ийм юу одоо эн чинь ингэдэж штэ. Жишээ нь би одоо яг санаж заяа Samsung-ийн Note ямар хэмжээлтэй 10 жилээр барьдаг байхгүй юу? Тэгсэн чинь яг тэрийг авахаас өмнө баахан тэрний хэрэг үнэгүй өгөөд хуулгын үнэгүй өгөөд хэсэ. Тэгээ би тоогоогүй надад тэр утас байхгүй чи би аваагүй байхгүй юу? Тэгсэн чи юу болсон гэж би авсан чинь тэрийг үнэгүй өгөө болцсон байсан. Тэгэнгүүт одоо болохоор яах вэ гэхээр одоо яг энэ миниг би одоо аавны төлөвлөж байгаа учраас энийг үнэгүй өгд. Энд чинь дөнгөж релиз хийсэн бүгд pre-order дээр явж байгаа тийм утас байхгүй юу? Тэгээ pre-order дээр явж байгаа утаснууд эхний ганц 2 хүн авцсан байгаа. Тэгээд тэр үед л одоо ингээд үнгүй юмнууд нь харагдчихэв. Хэрвээ тэрнээс та хоцрох юм бол хүн болгон тэр утсыг барьсан дараа бол та үнгүй юм giveaway баг болно гэж байхгүй. Тийм болохоор би яг үнгүй giveaway өгж байгаа дээр ингээд авцсан. За энэ болохоор штэ те iWatch-ийн нүүр хамгаалах заяа. Би одоо iWatch аавна. Тэгээ Samsung Watch-аа мэдгүй нөхөндөө авах гэж төлөвлөж байгаа. Тэгээд iWatch аавна. Тэгээд ийм нөгөө утас гар нөгөө нэг юу цаг хоёрдоо хоёуланд нь тааруулаад хамгаалагч авсан. Энэ хоёул ингээ нэг сайтаас авсан. Тэгээ би энийг хэрвээ шалгаад тэгээд би угаасаа групп руугаа хийх нь одоо уус тодорхой. Тэгээд та хийж бас авчих болох байхаа гэж бодож байна. За одоо миний last хамгийн сүүлийн хоёр заяа. Одоо хүн таамрыг дуусгана. Энэ шүү дээ. Эний чинь би Keeping Club-аас авсан. Энэ болохоор ийм хөшиг заяа. Энэ нөгөө нэг ийм саан хөшиг. Таарыг хэрэглэдэг саан хөшиг. Энийг магадгүй би тэгэл хэрэглэх гэж байна. Энэ үнэгүй байхгүй юу? 100% үнэгүй. Keeping Club-ыг надад 17 оны дараа энийг надад gift card-аар миний буцаалтыг өгнө. Keeping Club авсан. Энийг болохоор задлах баг шаардлага байгаа гэж бодож байна. Бидээр бол зургийг тавина за. За дараагийнх нь би одоо энэ сүүлийн юу юм бэ? Хийж байгаа юм аа. Энэ амттай хурдан юм шүү дээ. Би бас хүүхдийн үүдгий. За энийг бол би бас угаасаа л явуулна л да. Энэ хоёрыг би нөгөө нэг ээжүүд биедээ тусдах группийн хандив аяндаа одоо ганц нэг юм авсан байгаа. Тэгээд тэрэн дээрээ нэмээд ингээд боогоод ингээд тэгээ явуулна. Дөнгөж төрсөн яраатай ээж нэр хэрэглэх гэж бодоод. Тэгээ би хэрвээ миний бокс дүүрэх бол чадвал нэг ууд памперс аваад явуулна гэж бодож байгаа. Живх аваад явуулна. Энэ харин энийгээ бодвол петрол араагүй юм уу? Энэ араагүй бүрхэн сайн петролтэй юм шиг харагдах юм. Энийг би юун дээр тавьсан, групп дээр тавьсан. Тэгээд би аль сайтаас авсан санахгүй байна. Би ямар ч байсан хайж агаад тэгээд энийг тавина та заяа аль сайтаас авсан. Тэгээ манай группийн автод бол авах байсан. За өнөөдрийн unbox бол ингээд өндөрлөж байна.
Тэгээд миний видеог үзээд ноцтой хамтайсан та бүхэнд үнэхээр их баярлалаа. Тэгээд хэвээ та манай одоо ийм Amazon-ы бараа бүтээгдэхүүнийг өнгөө тест хийх клубт нэгтгэхийг хүсэж байгаа бол миний description box-ыг шалгаарай. Тэгээд би тэн дээр уурхан группийн холбоосыг тавьчихна. Тэгээд та видео групптэй нэгдээрээ манай группт нэгдээд зөндөө олон арга хэлбэрээр мөнгөө хэмнэх тэгээд нөгөө бараад тест хийх тэр арга замуудыг сураад тэгээд амьдралдаа аюу агараа мөнгө хэмнэрээ тэгээд гэж хэлээ да. За баяр таа.